YouTube-ыг ойлгох нь үндсэн суур мэдлэг. 1 үндсэн ойлголт. За ингээд таны зорилго бол одоо контентийг YouTube-оор болох заавал олон танигдаж мөнгө олох зорилготой байдаггүй. За жишээ авъя л да. Тухайн хүн өөрийн дуртай хоббигоо хөгжүүлэх замаар хийж болно. За эсвэл компанийн үйл ажиллагааг танилцуулах, борлуулалтаа нэмэгдүүлэх, ямар нэгэн олон нийтийн ажлаа бусдад сурчлах гэх мэт цаашлал бүр community үүсгэх ч юм уу, эсвэл бүр одоо улс төрч болох ч юм уу, тиймэрхүү байж болно л доо. Үүнд аливаа нэг баригдах хэмжээ хязгаар гэж үгүй. Та юу ч контентоор дамжуулан бүтээж болно. YouTube-ийн алгоритм дээр ажиллаж буй хөгжүүлэгчид үргэлж нэг зүйлийг зөвлөдөг. Тэр нь юу вэ гэхээр алгоритмд зориулж биш, үзэгчдэд зориулж контент бүтээ гэдэг. За учир нь алгоритм эцсийн эцэст үзэгчдийн хүсэлтийг хангахаар сургагдсан байдаг юм аа. За сайн мэцгэн намайг Эрдэнэ хот ирдэг. Би сүүлийн 7 жил гаруй хугацаанд 15-аас дээш тооны төрөл бүрийн YouTube сувг хөгжүүлж үзсэн туршлагатай бөгөөд энэ дотор одоо бүтлгүүцсэн алдсан тохиолдол бол нэлээдгүй байгаа. Яг одоогийн байдлаар хөгжүүлж бүх сувгийн нийт followers 1.5 сая хүрээд байна. Монгол гадаад гэдэг төрөл бүрээр нь орлож үзсэн тий. Эдгээрийг бүтээхэд туулсан, алдсан, хоримтлагдсан мэдлэгээ та бүхэндээ хуваалцахаар энэ хүү хичээлийг хийж байна. За мөн гадны том чадварлаг ютубер нарын хичээлийг ч гэсэн би давхар үзэж байсан энэ хугацаанд. Тэдгээрээс тэгээд Монгол хөрсөнд буух зүйлсийг өөрийн биеэр туршаад шилэгдсэн аргуудаа бас энэхүү хичээл багтаан оруулсан байгаа. Ихэнх хүмүүсийн толгойд нэг өдөр л контент хийж ютубер болоод бүхнийг сурах төгс цаг ирнэ гэсэн санаа байдаг ч тэд хизээч өөртөө хөрөнгө оруулалт хийж яг тодорхой арга хэмжээ авдаггүй урсгалаараа явсаар л байдаг. Та яг одоо энэ хичээлийг үзэх гэж сууж байгаа гэдэг нь жинхэнэ өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Тиймээс энэ хичээлийг үзэж байгаа танд баяр хүргэе. Цаашид бид олон сонирхолтой хичээлүүдийг үзэх болно. Шамдан суралцаарай та бүхэн. За ингээд та бүхэнд хүргэж байгаа энэ хичээлийг үзэхдээ айж жоохон тайван үзхийг би хүсэж байна. Магадгүй та хурдан нэг дур бүх сэдвийг үзхийг хүсэж байж магадгүй л дээ. Гэвч яар үзэх нь дандаа заавал нэг аль нэг чухал хэсгээс орхитуулах боломжтой гэдгийг санаарай. Хичээлүүд бүгд хоорондоо холбоотой уу нийлж байж нэгэн бүрэн цогц ойлголтыг өгдөг. За жишээ нь та Netflix дээр цуврал кино үздэг шиг бүх зүйлийг хурдтай нэг дор одоо binge watching хийх гэж оролдох юм бол төгсгөлд нь бүгдийг санах бараг боломжгүй болно. Тиймээс нэгэн чухал зөвлөгөө бол та хичээл бүрийг үзэж байхдаа тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Заавал одоо дэвтэр гаргаад бал цаас гэхгүй л дээ. Зүгээр гар утас Google Doc ч юм уу өөрт хэлбэр юун дээрс тэмдэглэж авч болно. Үүний үр дүнд сургалтын төгсгөлд та яг өөрийн гэсэн сургалтын хөлбөртэй бүрэн материалтай болно гэсэн үг. Энэ нь илүү мартагдшгүй эргэн дурсахад хялбар болгодог юм. За гэхдээ яаж ч гэсэн хаяа нэг жаахан бэрхшээл гардаг шүү дээ. Тэгвэл үүнийг шийдэж сургалтаа үр дүнтэй байлгахын тулд дэмжлэг танд заашгүй хэрэгтэй. Тиймээс энэхүү видеог та худалдан авалт хийх үед ч юм уу тэр үед нь видеоны аль нэг хэсэгт тийм тайлбар линк холбоос байгаа. Тэр холбоосоор бүртгүүлж нэгдсэн группт орохыг хүсэж байна. Үүний давуу тал нь юу вэ гэхээр аль нэг тогтсон өдөр асуултуудаа асууж ямар асуудал гарснаа ярилцах. Цаашлаа таны ютубер болох замл өргөцсөн тохиолдолд бүр биднээс ажлын санал авах боломжтой. За тэгээд нэг группт орсон. Тэгээд л насан туршийн найзууд болох нь шүү дээ. Хамгийн гол нь таны хийж байгаа бүтээл контентууд нэлээд явцтай байх тусам тэрий чинь манай медиа компани энэ олон 10 сувгууд аль нэг байдлаар дэмжиж дээшээ шийдэх арга хэмжээг бид нэр авах болно. Тэгэхээр энэ хичээлийг та худалдаж авснараа нэг хичээл үзээд ойлголттой болох нь. За дээр нь тэгээд хамтдаа нэг группт ороод мэдхгүй зүйлсээ асуух нь байна. За тэгээд таны контент нэлээд тууштай та хичээлээ бүрэн ойлгож үзээд цаашаа явцтай байна гэж юм бол бид нар таныг дээш нь шидэж одоо аль болох контент чинь олон хүнд харуулах ийм зүйлсүүдийг бас одоо бонус болгож ирэх нэ гэж ойлгож байна. Хичээлийн материалууд нь бүх төвшний хүмүүст үзэхэд зориулагдсан юм аа. Та YouTube гайгүй мэддэгч байж болно. Та YouTube огт мэдгүй байсан ч болно. Эсвэл гайгүй мэддэгч байж болно. Тэгсэн ч одоо үндсэн зарчмуудаа эргэж хараад мартсан зүйлсээс ирэхэд тун хэрэгтэй. Хамгийн ихэнд яалтчгүй өөртөө асуулт тавих нь зөв байгаа. Тэгэхээр та ер нь YouTube сувг нэгээд ямар цэг дээр очих, ямар мөрөөдөлтэй вэ? Та ямар төрлийн контент хийхээр төлөвлөж байна? Үүнийг гэснээр таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. За болж игэл эдгээр асуултуудыг бүр цаасан дээр бичээрэй. Ер нь бол YouTube хийн гэдэг нь 6 сар гаруй хамгийн багадаа шүү. Тууштай явах хугацаагаа. За та бүхэн одоо энэ зургийг харж байна л да. Энд дээр ингээд том шатаар дэш явах юм бол хүнд айгүй хэцүү төвхтэй гоц. Харин хажуудлын зургийг харах юм бол тууштайгаар бага шатаар бага зүйлээр өдөр болгон хийх юм бол амжилтанд хүрэхийг энэ зургаар илэрхийлж байгаа. Яг гоо зарим хүмүүс үүнээс хурдан хугацаанд амжилт үзүүлдэг л дээ. Ингэж тууштай явахад саяны миний дээр асуусан асуулт таны цаасан дээр бичсэн зүйлтэй маш их хамааралтай юм шүү. Бичгүй ямар хаваатай ингэж магадгүй. Гэхдээ энэ айгүй чухал зүйл гэдгийг анхаарал таваарай. Дараа нь энэ цаасаар нээж харддаг юм аа. YouTube бол хурдан баяж арга бол октоосоо биш гэдгийг бас мэдээсэй гэж хүсэж байна. Дээрх 3 асуултын тухайд би юу гэж өөртөө хариулжсэн шиг одоо дурдъя. За тэгээд би хамгийн анх 2018 оны 10 сард сувгаа эхлүүлж байсан. Тэгээд тухайн үед юу утсан бэ гэхээр яаж хийж байгаа л 100k subscribe-тай болёо гэж зорилт тавьжсэн. Тэгээд одоо киноны талаар задлж ирдэг нэгч Монгол контент одоогоор YouTube дээр байхгүй байна. Миний хийсэн контент бусдад нөлөөлж хүмүүс кино хэрхэн хийдэг талаар мэдлэгтэй болоосой гэж одоо тухайн үед зорилгоо бичиж байсан байна.
YouTuber болох аялал бол янз бүрийн шатуудтай. Гэхдээ та амжилтанд хүрэх цорын ганц арга бол амжилт руу тэмүүлэх замдаа бүтлгүүтлийг даван туулах явдалтыг заавал санаарай. Бүтлгүүтэл нь таныг эцсийн зорилгод хүрэх бас нэгэн чухал алхам юм гэж бодоорой. Ямар ч бүтлгүүтлгүй явна гэвэл энэ бүр ингээд маш хийсвэр худал зүйл болж хувирна шүү. Заавал бүтлгүүтэл дагдаг. YouTube дээр контент хийсний дараах эхний хэдэн 7 хоног бол хамгийн хэцүү байх нь ойлгомжтой. Учир нь энэ хугацаанд таны бодож байснаас илүү удаан үргэлжлэх магадaltaй. За та бүхэн энэ зургийг харж байна, найзууд харж байгаа. Эхлээд ингээд өнөөдрөнгүүд айгүй хэцүү юм дөрвөлжин гэрүүлэхэд нэлээд хэцүү харагдаж байгааз дараагийн 7 хоног ихт арай гайгүй болоод бүр дараагийн сар ихт нь арай эргүүлэхэд амар болоо. Бүр нэг жилийн дараа ихэд маш амархан иргэдэг ийм зүйл болчихж байгаа. Энэ зургаар танд ойлгуулахыг хичээж байна л да. Тэгэхээр ийм үед ихэнх хүмүүс ингэж боддог. Илүү арай хурдан дөтлөх зам байгаа болов уу гэж бодон өөр замыг хайж эхэлдэг. Гол асуудал нь хүмүүс хитрхи хурдан бууж өгдөгт оршоод байгаа. Тиймээс та энэ YouTube руу энэ зам дээр тууштай үлдэж анхаарал сарниулах бүхнээс зайлсхийх хэрэгтэй. Ер нь бол хүлээгээр өөр нэг шинэ боломж байгаа юм шиг үстэй. Өөр нэг хүн үнтрээр ингээд дамжуулаад илүү хэлбэрэн гарчаа гэсэн тийм нэг янз янзын хүмүүсийн ойр дотны хүмүүс ч юм уу найз нөхдийн тийм үг зөндөө гарч ирнэ. Тэрэнд авталгүй зорилгодоо төвлөрөх нь хамгийн чухал юм шүү. Олон хүн YouTube сувг хөгжүүлж YouTuber болохыг хичээдгээ. Гэвч YouTuber болох нь өнөөдөр дэлхийд дээр хамгийн эрэлттэй ажлын нэг болсон тул нэлээд өрсөлдөөн ихтэй. Яг жинхэнэ YouTuber болохын тулд танд систем хэрэгтэй. Ер нь системтэй болоогүй хүмүүс жоохон явж байгаа хэсэг хугацааны дараа шууд бууж өгдөг. Энэ бол баталгаатай. Тэгээ системгүй байх юм бол энэ маш хэцүү санагдах болно. За нэмж хэлэхэд та YouTube-ыг ашиглан бүхэл бүтэн бизнесийг бий болгож чадна гэдгийг мартаж болохгүй. Танд маш их ач тустай бас нэг өөр шалтгаан бол YouTube-д дэлхийд дээрх хамгийн том хайлтын системээр хоёрт ордог. Нэгт мэдээж Google-ийн систем орж байгаа. Google бол YouTube-ыг эзэмшиж байгаа шүү дээ. Энэ таны контент илүү өргөн хүрээнд хүрэх боломжийг нэмэгдүүлдэг. YouTube болох замлал нь эхнээсээ олон сорилттой байна. Мэдээж миний бодлоор хамгийн ихний үе шат бол тгээс нэг хүртэл алхам юм. За та бүхэн энэ зургийг харж байна. Энэ зураг дээр бол эхнээс нь нэг ширхгээр тоосго өрөөл авах юм бол эцэц том цайз болно гэдгийг харуулж байгаа жишээ зураг байл да. Тэгэхээр яаж хийж яагаад тэг цэгээс нэг хүртэл ямар нэгэн алхам хийх чухал юм. Одоо эхний тоосгыг тавина гэсэн үг шүү дээ энэ зурагтай харьцуулж ярих юм бол. Хэрэг өмнө нь та видео хийж үзээгүй бол санаа зовлтгүй. Энийг та сурч чадна. Эхлээд хэрхэн видео хийхийг сурна. Дараа нь 7 хоногор видео хийх дадалтай болно. Ингээд тогтмол үргэлжлүүлж чадвал амжилт тийм ч хол биш шүү. За дахин хэлье. Тгээс эхэлж хэрхэн видео хийхийг сур. Тэгээд 7 хоногт хэрхэн сайн видео хийхийг сурна. Үлдсэн бүх зүйл чинь танд бонус мэт ирнэ. Систем хөгжүүлэх, мөнгө олох, өргөжүүлэх гэх мэт зүйлсүүд бол. Ер нь бол ингээд танаас үл хамаарах зүйлс бол байдаг. Гэхдээ ерөнхийдөө 7 хоногт дор хаяж нэг видео хийх ёстой шүү. Камертай ярих нь ихэндээ жоох хэцүү байдаг л да. Анх би бол өөрийнхөө дуу хоолойг сонсоход бол надад бүр амар санагдчихсан. Бүр чихнээс тус гарч ирсэн. Тийм мэдрэмжил төрдөг л дөө. Бус хүмүүс ч гэсэн мөн адил ингэж хэлдэг. Тэгвэл YouTube дээр амжилтанд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? YouTube дээр хөгжих цорын ганц зам бол хүмүүсийг үзхийг хүссэн видео бичлэг хийх явдлага юм. Би таны өмнөөс одоо зорилгож 10,000 subscribe эсвэл 100,000 subscribe-тай болоо эсвэл энэ YouTube-ийг хийгээд ажилласаа гар гэж юу ч хэлж чадахгүй. Энэ бол буруу. Гэхдээ жилийн турш 7 хоног бүр нэг видео хийвэл таны амьдрал бүрэн өөрчлөгдөн гэдгийг баттай хэлье. Дахин хэлье. YouTube дээр хөгжих цорын ганц зам бол хүмүүсийн үзхийг хүссэн видео бичлэг хийх явдал юм. Хэрв та хүмүүсийн үзхийг хүсдэг бичлэг хийвэл за тэгээд энэ хичээл дээр явж байгаа зөвлөгөөнүүдийг яг системтэй биш жоохон салан задгаа хэрэгжүүлэх аваас хайрын цаг хугацаа алдах болно шүү. Тэгээд таны контент хол явахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс хүмүүсийг үзхийг хүссэн видео бичлэг хийх хэрэгтэй. Энэ бол тийм амархан биш ээ. Та одоо скрипт бичих, зураг авалт хийх, дүрсээ эвлүүлэх, брэндээ хөгжүүлэх мөн чөлөөтэй ярих чадварч суралцах болно. Ер нь бол олон талын авьяастай болно. YouTuber байхын тулд эдгээр олон талын ур чадваруудыг та сурах шаардлагатай болдог. За сурлаач гэсэн танд энэ маш хэрэгтэй дараа чи өөр зүйлсдээс ч гэсэн энэ ач тус нь гарна. За YouTube бол тийм хэлбэр шиг дээр дурдсан. Амжилт бол нэг шөнө дотор хизээж бүтдэг юм. За жишээ авъя л да. Та MKBHD гэдгийг мэдэх байх л та энэ одоо англиараа Marcus Brownlee гэдэг залууга. Тэр бол одоо 20 гаруй сая орчим subscribeтай хамгийн нэр хүндтэй хамгийн том одоо технологийн YouTube-уудын нэг л дээ. Тэр анх YouTube хийж эхэлж байхад өдөрт ердөө 1-2 subscriber нэмдэг гэсэн гэж байгаа. Явандаа хүчээ аваад өдөрт хэдэн мянган subscriber нэмдэг болсон. Орлого мөнгөний хувьд ч гэсэн адилхан өссөн л дээ үүнийг дагаад. Тэгэхээр энэ бол үнэхээр ийм марафонтой адилхан гэж би зөвлөмөр байгаа. Ер нь цаг хугацааны явцад одоо нийлмэл байдлаар өсдөг бод хэрв та энэ үйл явцыг замын хагас дөрхвөл ерөөсөө сайн үр дүн төрөхгүй гэдэг мэт хэрэгтэй. Марафон бол бүтэн гүйжил барианд ордог шүү дээ. Энэхүү марафон аяллаасаа таашаал авахыг хичээгээрэй. Учир нь бид аяллаас таашаал авбал бүтээмж өөрөө нэмэгдэж видео ихэд гэрийн даалгавар гэхээсээ илүүтэй их хөгжилтэй байдаг юм. Хэрв та видео бичлэг хийхийг гэрийн даалгавар гэж үзээд жоохон өөр дээр ачаал тийм яршиг төвөгтэй болгож санагдаж эхлэх юм бол YouTube хийж өсөхгүй. Учир нь та хангалттай олон видео хийхээр энэ татамж чинь бүр ингээд лай болж хувирдаг байхгүй юу? Ер нь бол аз гэдэг зүйл бол та хүмүүдэндээ шаргуу ажиллах тусам азтай болно гэдээ ойлгож болно. За Gary Vaynerchuk гэдэг нэг бас нэг алдартай ийм контент хийдэг хүн байгаа л да. Бас маркетер хүн. Тэгээ тэр хэлсэн байгаа л да.
таны амьдралыг өөрчлөхөд зөвхөн нэг контент л хэрэгтэй гэж алдартай хэлсэн байна. Энэ нь бол таны хийжсэн видеоноос аль нэг нь ирээдүйд маш тийм алдартай олон үзсэн бичлэг байж болно л та. Гэхдээ энийг би бол хэлж мэдэхгүй. Нэг өсөндөө азыг бүтээх болно л гэсэн үг байна. YouTube-ийн сайхан зүйл нь та хэдий ч нэ олон илүү сайн видео хийх тусам олон хүн таны контентыг үзхийг хүснэ. За тех тусам та азтай болох магадлал чинь улам нэмэгдэнэ. Эндээс л таны viral бичлэг гарч ирнэ шүү дээ. YouTube сувгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг бол таны юу хүсэж байгаагаас нь үнэхээр их шалтгаална. Хэрв та хоббигоор YouTube-ыг зугаацах гэж ашиглаж байгаа бол хүснэж болно. Гэхдээ системгүйгээр энийг зугаацж хийж байгаа бол тэр видео бас олон төгөх гэдэг эргэлзээтэй. Тийм учраас дараагийн хичээлээр танд тууштай байдлын талаар ойлголтыг өгнө. За ингээд нэгдүгээр хичээл бол YouTube-ийн үндсэн суурь ойлголтыг танд өглөө. Дараагийн хичээлээр уулзъя.